Сайн байцгаана уу? Сонсогчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаад та бүхэндээ зохиолч, орчуулагч Даш Зэрэнгийн Баяр цэнгэлийн зохиол бүтээлээс хүргэх гэж байна. Та бүхэн түүний орчуулгын болон өөрийн бичсэн зохиол бүтээлээс өгүүлэлэг тууж уншихыг хүсвэл түүний Facebook хаягийн линкийг энэхүү бичлэгийн доор оруулах тул та бүхэн орж сонирхоорой. Зохиолч Даш Зэрэнгийн Баяр цэнгэл буцаж ирсэн хавар. 1-р хэсэг. Их хоёр нутаг руугаа явж байв. Нутагт нь тэнд түүний анхны хайр, анхны зүрхний шарах, хэлж амжаагүй үгс, хожимдсон уучлал үлдсэн байлаа. Ажил дээрээ их хоёр зун авсан хөрсний дээжийн дүгнэлт бичиж суудлаа утсан дуугарав. Ээж ажлын цагаар барагтай бол залгадаггүй, оройхон л утасдагсан. Яага юм бол гэж бодогдоход аян даан түгшв. Сайн уу ээж? Сайн уу хүү минь? Юу болсон бэ ээжээ? Хэсэг чимээгүй болов. Ээж нь үгэн олоход хэцүү байгаа нь дууных нь өнгнөөс мэдрэгдэнэ. Аав чинь зүрхний ишигдээс болцоход аймгийн эмнэлэгт хэвтэж байна. Миний хүү ирэх үү? Ээжийнх нь үгэнд ирэхгүй болов уу гэсэн айдас, өдөө олон жил болсон юм чинь ирэх байх та гэсэн гордлого, яагаад эвлэрдэггүй юм болоо гэсэн цөхрөл нэгэн зэрэг шингэсэн байлаа. Их хоёр аавыгаа шарлаад хүнд байхтаж очоогүй. 20 жил уулзаагүй нэгэн. Тэдний хилээгүй үгс ойлголцолгүй он жилүүдийн босго зааглаж байлаа. Гэвч нас ахих тусам их хоёрын омглон зуруудсан зөөлөрч уйхан болж байв. Аавдан ууралсан уур нь хаашаа ч нисэн одож бүлхэрсэн сэтгэлэл үлдэжээ. Гайгүй юу? Эмчилгээ хийлгэж байгаа. Чи ирэх үү? Очноо ээж. Маргааш гарна. Утасны цаана ээж нь санаа амран шүүр салдах дуулдав. Аав хүү хоёрын хооронд гүүр болж явсан хүн ээж л байв. Ээж нь эхлээд их хоёрыг тэр чиний аав шүү дээ. Зүгээр л залгаад биеийг нь асуу. Цагаан сараар ирээчтэй гэж ятгадаг байлаа. Сүүлдээ ч болсон доо. Аав хүү хоёрын адилхан бардам зөрүүд зам болцоо олгосонгүй. Захиралдаа хэлж ээлжийн амралтаан авлаа. Ажлаа хүлээлцээр байтал орой болов. Машинаа засварт өгсөн тул маргааш нь хот хоорондын автобусаар гарав. Автобус засмал замаар жигдэхэн дүнгэнэхэд нүд аяндаа анилтаж зөөрөнгөлмээрс бодогдно. Цонхоор намрын шаралсан ой, ганцсан хээртал, намар жаандаа буусан гэрүүд алсад ээлжлэн харагдаж, замын хажуугаар тоосон дарагдан шаралсан өвс аниргүйхэн ганхан 20 жил. Бүтэн 20 жил нутагтаа хөл тавиагүй. Нутгийн зүгээс үлээх бүлээн салхи сэтгэл эзэмдэн ирэх нь баяр гуниг хуйуулан тээх бүлгөө. Нэг талаас нутагтаан очино гэхээр хөөрцөглөн уламж атган хурдалмаар авч нөгөө тээгүр 20 жил уулзаагүй аавтайгаан учран золгох мөчөөс бэр гихшиг болно. Эцэг их нутаг усныхаа нэрийг хөөцсөн нь удаагүй. Хүний дайтай яваа болохоор бардам уулзмаар ч юм шиг. Гэрээсэн хөөснийг бодоход уулзмааргүй ч юм шиг. Гэвч алдсан он жилүүд эргэж олдохгүй цаг хугацаа түүнийг төвчээртэй болгож, хат суулгаж, ухаарал хайрлаж, амьдрал ямар их үнцэнтэй болохыг ойлгуулж. Аав хүү хоёр ойлголцох хэрэгтэй байлаа. Энх хоёр цүнхнээсээ булан нугаларч чаралсан хуучин зураг гаргав. Нухацтай, харцтай, өндөр, эв хавгүй биетэй, 15-тай жаалхүү. Өөрөө байна. Хажууд нь аав нь. Өтгөн хар үстэй, нуруу тэгш, сүртэй харцтай ир. Нэртэй бол нэртэй, ажилтай бол ажилтай нэгэн байлаа. Шив шиг гэсэн аавынх нь хашгирах дурсамжт нь хадаастай. 15-тай байж 19-тэй хүүхэнд дурлаад юу бодож байна? Төмөр замаараа нэг шуугж байна. Энх хоёр юу ч бодсонгүй. Зүгээр л багшийн сургуулийн 2 дугаар курсын оюутан эчин хорлоогийн хонин бор нүдэнд живсэн байлаа. Дурлал хэмээх гарцаагүй унах нөхрөө хар ирчээрэн гүйж яваа түүнийг хинч зогсоож чадаагүй байсан юм. Тэр үед айлд байтугай албан газар удтаж нүднийг юм байсан өөрийн компьютерд эчин хорлоод хичээл заана. Байшингийн гадаа сууж таарлахыг нь хүлээн аймгийн төв рүү автобусаар хамт явна. Түүний дадлагын тухай яриаг шимтэн сонсно. Эчин хорлоо л хэлбэл юу ч хийхэд бэлэн. Харин аав нь эчин хорлоогоос холдуулж Улаанбаатар явуулах хүсэлтэй байв. Баатар ах чинь Улаанбаатарт иргэн. Тэнд чамд ямар өөр боломж нээгдэнэ гэж хүний дайтай хүн болно гэж байнга давтдаг байсан юм. Тэр хүний дайтай хүн болсон. Инженер, геологч, том компани тэргүүлэх мэрэгжилтэн, амбицтай үзэсгэлэнтэй нэгтлэн бүсгүйтэй гэрэлсэн.
Аавынхаа мөрөөдсөн амьдралыг бүтээсэн. Гэхдээ өөрийнх нь мөрөөдөл биш байлаа. 2 дугаар хэсэг. Автобус чой болсон хотод орж ирэхэд бүрэнхий болж байлаа. Нутаг минь бужигнаж өссөн элстэй тал, умбаж өссөн хэрлэн мөрөн. Талын хот өнгийн гэрлэр чимэглэгдэж, таних аргагүй өөрчлөгдөжээ. Олон сайхан барилга барьж, зам талбай тавьсан байна. Өөр хотод ороод ирчихсэн юм шиг сэтгэл төрж байлаа. Инх хоёр таксинд суугаад ээж рүүгээ залгав. Ээжээ, би дорндод ирчихлээ. Танайх бишээ, манайх хаана вүлээ? Инх хоёр гэрээ заалгаж авчихад таксины жолоочод хаягийг нь хэлж өглөө. Аав нь 2000 оны ихээр газар авч байшин бариулж түүндээ нүүж орсон байв. Насан туршдаа орон сууцнд амьдарсан аав нь ийхүү өөрийн гэсэн байшинтай болсон ажээ. Хашааныхаа үдэнд зогсож байсан ээж нь түүнийг чанга тэрч баярын нэлмэ сунгав. Хүүгээ ээж нь ухаачихыг үзэх гэж зүүнний сүх чирч багтах он жилийн урсгалд хичнээн ч хүлээсэн юм бүү мэд. Миний хөө иржээ. Инх хоёр хөөхий ижим минь. Зовлон нүүрлэхэд өөрөөс нь илүү шаналдаг хүн гагцхүү их хүн байдаг юм гисэн. Бурхан ээж минь урагшгүй мөн хүүгэн өршөөгөөрэй гэж зүрх сэтгэл дотроо залбирчл явах юм да. Өөрөөр яахсан ч вүлээ гэж дотроо бодож байсан ч гаргаж хэлсэнгүй. Таны би сайн уу ээж минь? Сайн. Аав яагав вэ? Зүрх нь өвддөг болоод хэдэн жил болж байгаа юм л та. Бүтэн сайнд зүүн гар мөр хүзүүрүү нь айхтар өвдөөд түргэн тусламж дуудаж үзүүлсэн юм. Түргэний машинаар аймгийн эмнэлэгт аваачсан. Өчигдөр шинжилгээ хийж хариу нь гарсан. Шигтээс эмчилгээ хийлгэж байгаа. Гайгүй юу? Хөнгөн гисэн. Эмч гайгүй гэж хэлж байна лээ. Маргааш хуйлаан очноо. За, цүнхээ өөрийнхөө өрөөнд оруулаад тавьчих. Аав чинь миний хүүгийн өрөө гэж тусдаан өрөө бэлтгэсэн юм. Гараан угаагаад хоолон ид. Аавынх нь бэлтгэсэн өрөө саруулхан байв. Диван ор ширээ сандал тавьж, инх хоёрын гэсэн жижиг сажиг бүх юмыг оруулсан байлаа. Кассетний тоглуулагч, сүлжмэл цамц, тооны машин, боксийн бэлийгээд хүүхэд байх үеийг нь санагдуулсан дурсгалтай зөвлөөд. Хананд нь хүүхэд насны хідэн зургийг жаазанд хийн байрлуулжээ. 5 настай байхдаа анх удаа зурагчинд очоод ээжтэйгэн ахуулсан, аймгийн наадмаар ахуулсан, найз нартайгаа дүрсгүүтж ахуулсан гэд үн цэнтэй зургууд. Тэр өөрийн өссөн орон гэргэдэг цагаан байсан ч хар байсан ч хааны ордноос үн цэнтэй юм байна гэдгийг үнэн сэтгэлээсээ ухаарав. Цэлгэр том байшин барьжээ. Харин тийм аавч нь мардайгаас юм зөөдөг том тэрэгнүүдийг засдаг. Мөнгө олдог байлаа. Тэр мөнгөөрөө л ийм байшин барьсан юм. 5 давхрын байраа яасан юм. Эгч чинь худалдаад аймгийн төвд шинэ байранд орсон. Миний хүүгийн ажил нь гайгүй юу? Зүгээрээ би амралтаа авсан. 3-7 хоног амралтаараа яах гэж байна? Аавын биеийг харж байж болъё доо. Ээж нь бууд салаатаар дайлав. Ээжийн хоол бол зүгээр л нэг амттай биш. Сэтгэл шингээж хийсэн учраас гоц амттай байлаа. Инх хоёр ээжтэйгээ оройжин ярилцав. Уулзалгүй удсан болохоор ярих юм зөндөө байжээ. Дараа нь нутагтаа үлдсэн ангийнхантайгаа ээлж дараалан уцаар ирэв. Инх хоёрыг ирсэн гих сургаар цуглах юм болоод явчихлаа. Инх хоёр унтахаар хөвцсөн боловч нойр нь хулжжээ. Ичин хорлоотой яаж танилцсанаа нэхэн бодов. 3 дугаар хэсэг. 1994 оны 8 дугаар сар. Төмөр замын хуучин 5 давхар байшин. Бөгчөм халуун орой. Хэрлэн гол дээр усанд орчхоод найзуудтайгаа хамт харж явсан инх хоёр байшингийнхаа урд зогссон ачааны машиныг олж харлаа. Хүмүүс юм зөөж өгсөж уруудана. 2 дугаар орсны 4 дугаар давхрын айл сар гаруй өмнө нөөж гарсан юм. Тэдний байранд шинэ айл орж байгаа бололтой. Инх хоёр юм зөөж байгаа хүмүүс рүү сониучрхан ойртож очиод инээмсэглэн асуув. Шинэ айл уу? Туслах уу? Ачааны машины цаанаас ном тэрсэн охин гарч ирэв. Өөрөөс нь арай ихч, оюутан бололтой, даруухан атлаа үсгэлэнтэй охин. Улаан дааван алчуурын сэжүр доороос ботгоных шиг урт сормоостай хөөхөн борнуудын мэлтэгнүүлэн харна. Цэцгэн хэтийн нэмгэн палаажин дотор уран биеийн цогцлуулж шулуун гуайлаг хөлдөөн хагас өсгийтэй шахаа жижээ. Сайн уу? Танилцъя. Намайг Ичин хорлоо гэдэг. Манай аав ээж уурхайд ажиллахаар булган сумаас ирсэн юм хэмээн өгөлөө. Инх хоёр гинт дуугүй болов. Чих нь халуу дүү гэж үг нь өөрийн ирэхгүй бүдрэн.
Инх хоёр инхээч гэж болно гэж тэр өөрийн биш дуугаар хэллээ. Залуу бүсгүйн ингэр заамаар сухалцах чанган цагаан мом юм үзэж нүд тайлаагүй хөвгүүнийг согтоож орхив. Ингэж тэд танилцжээ. Ичин хорлоогийнхаа суларсан байранд нүүж орсон байв. Булганых гэхээр нь ээж нь нэг нутгийнх гэж олзуурхан Монгол ёсоор халуун цайдаа будагаан бэлдэн орж танилцжээ. Ичин хорлоогийн ээж адуун чулууны уурхайд Нэрв, аав нь жолоочоор ажиллахаар ирсэн аж. Харин Ичин хорлоо Дорнод аймгийн багшийн сургуулийн 3 дугаар курст орох багаангийн багш болохоор зорж яваа оюутан байв. Тэр орой инх хоёр найзуудтайгаан 5 давхруудын дундах савлуур гулсууртай тоглоомын талбай дээр сууж байтал Ичин хорлоо хурч ирлээ. Ичин хорлоо төмөр замд анх удаа ирж байгаа болохоор нь инх хоёр орчин тойрныг нь зааж хэлж өгч найзуудтайгаан танилцуулав. Түүнээс хойш тэр хоёр орой бүр энд уулздаг боллоо. Нэг орой урдын адил сууж байтал Ичин хорлоо санаа алдснаа. Манай сургуульд компьютерийн кабинет шинээр нээсэн. Одоо төгсөхдөө компьютерийн шалгалт өгдөг болсон гинэ. Гэтэл би компьютероо часааж мэдэхгүй. Инх хоёрын нүд нь гэрэлтэн. Надад компьютер бий. Аав зөвлөлтийн мэргэжлээс авсан юм. Би зааж өгье гэв. Аав нээлжиндээ гарсан үед Ичин хорлоо тэднийд орж ирлээ. Инх хоёр нандинг хайрладаг 386 гам бахархалтай асаав. Төхөөрөмж хөнгөн дуугарч дэлгэцэн ногоон туяа цацруулна. Ёстой гайхалтай юм а гэж Ичин хорлоо алмайран. Эн чинь юу хийж чаддаг юм бэ? Инх хоёр түүнд энгийн програм, тоглоом, видео редактор үзүүлв. Ичин хорлоогийн дэрэгдэн суухад түүний өснөөс зөөлөн цэцэгсийн анхлан мөнөр өнөртнө. Тэдний мөр байн шүргэлцэх бүрт инх хоёрын амьсгал түргсэн. Цаг үргэлж түүний хажууд баймаар санагдж байлаа. Инх хоёр бүдэлж, гар нь чичирч, командуудаа андуурна. Чи бусад хөвгүүд шиг биш юм а гэж Ичин хорлоо намуухан хэлв. Чи ухаантай. Чамтай ярихад их сонирхолтой байдаг. Тэр мөчид инх хоёр нэг зүйлийг ойлгожээ. Тэр аль хэдийн дурлалын мананд живсэн байлаа. 4-р хэсэг. 10-р сарын өглөөний элчин буурсан. Нар шаралсан навцыг алтардуулан гэлэлзуулна. Намрын хонгор салхи хүлээж, модны навч 2 нэгээр унана. Инх хоёр өглөө эрт аавынхаа машиныг асаалаа. Аль ампсын үеийн хуучин Нива боловч жинхэнэ засварчны машин гэсэндээ сүрхийн асч шинэ машин мэт дуугарч байлаа. Тэд гудамжаар ажуухан явж эргэн тойрноо сонирхон харж байв. Шинэ багийн байр, өрхийн имлэг, улаан тоосгон дэлгүүр баригдсан байна. Хуучин дэлгүүрийн хажууд нэгэн жижиг хоолны газар сундралжээ. Өөрчлөгдсөн зүйл гэвэл энэ л байв. Ээж нь нэг дэлгүүрийн гадаа зогсов. Жимс авна. Аль варэ? Таньдаг хүн чинь бий дээ гэж нэмсэглэн буулаа. Дэлгүүрийн хаалганы хонхон намуухан жингэн дуугарч хүн орж ирж байна гэдгийг зарлан өгтөв. Шин жимс ногооны үнэр бас ямар нэгэн гэрийн уур амьсгал үнэртэн. Лангууны цаана цайвар ногоон хормогчтой хүүхэн сүлжмэл сагсан далим ногоо өрж байв. Хонхны дууг сонсоод эргэж харан найрсгаар инээмсэглэлээ. Сайн байцгаана уу? Өө дашмаа ихч. Юу авах вэ? Бац ухах гайгүй юу? Инх хоёрын зүрх гинт хүчтэй цохлов. Цэвэрхэн боосон хүрэн борус. Хөөхөн борнод. Анивчхад хөмсгнийх нь хооронд тодрох нарийн үрчлээ. Өндөр шанаа. Нас ахих тусам дотроос нь гэрэлтдэг. Төлөвшсөн гоо үсгэлэн. Ичин хорлоо гэж тэр шивнэн дуалдав. Мөн гэж үү? Тэр агшинд ертөн салга болж зөвхөн түүний нүдэл үлдэв. 20 жилийн өмнө үр дагаврыг нь бодолгүйгээр живж явсан өнөөхөл хонин борнууд. Түүний хонин борнуудыг хичнээн чил зүүдлэвтэй. Инх хоёр гэж Ичин хорлоо амьсгаатын хэлв. Инхээ минь, бурхан минь итгэж чадахгүй нэ. Чи чинь шал өөр хүн болжээ. 20 жил өнгөрсөн шүү дээ гэж инх хоёр гонигтай нэмсэглэв. Бац ухахыг чинь би гайгүй эргэх гэж явна. Алим авъя. Та хоёр дараа уулзна байлгүй дээ гэж ээж нь яриаг нь таслав. Ичин хорлоо алим жигнэх зураан инх хоёр руу хараад чи хизээ ирсэн бэ гэж асуулаа. Өчигдөр гэж инх хоёр итгэж ядан хариулав. Харин чи яаж амьдарч байна да? Өөрөө чинь дэлгүрөө. Тийм ээ. 6 жил болж байна. Уулзвал яасан юм бэ? Олон жил өнгөрчээ. Чи дугаараа өгөж. Уулзалгүй яах вэ? Гэж инх хоёр толгой дохин дугаараа солилцов. Чи энэ олон жил яаж амьдрсныг мэдхийг хүсэж байна. Ичин хорлоо лангууг хуруугаараа зөөлөн тогссоор хэсэг бодол хийлв.
Вокзалын ойролцоо Хөхнүүр гэдэг кафе бий. Орой 7 цагт амжих уу? Очиё гэж тэр эргэлзэлгүйгээр хэлв. Эшин хорлоо алим хийсэн утаан өгөхөд тэдний хуруу шүргэлцэв. Тэр агшинд инх хоёрын биеэр нь цахилгаан гүйж олон жилийн турш тасарсан утаснууд дахин холбогдох мэт болов. Дэлгүүрээс гараад тэд аймгийн эмнэлэг рүү явлаа. 3 дугаар давхарт гарч зүрх сүтсний тасагт оров. Саруулхан өрөөнд 4 ор тавьжээ. Тонхон дээр цэцэг тасалгааны ургамлууд байв. 2 өвчтөн хэвтэж нэг хүн сууж байлаа. Цонхны дэргэд сандал дээр суусан ахмиг эрийн хоёр эхлээд таньсангүй. Аав нь бүхтийж, жижигхэн болж, үсэн шингэрч бууралтжээ. Сайн байна уу аваа? Гэж инх хоёр дөхөж очиод хэлв. Өвгөн босох гэж оролцсон ч чадсангүй. Ёолон сандал дээр буцаад суун уйлж эхлэв. Та сууж вэ гэж инх хоёр яарвчлан хэлээд өөрөн очиж тэрвэрлээ. Тэр энэ уулзалтыг олон удаа төсөөлж үгэн хүртэл бэлдсэн байв. Гэвч аавыгаа ийм дордсон байдалтай байхыг хараад бэлдсэн бүх үг нь хийс чаджээ. Хүү минь гэж аав нь түүнийг тэрвэрч мэгшин уйлж байлаа. Ирсэн нь үнэн юм байна. Хүүгээ харалгүй нөгөө ертөнцид явчих үе гэж айж байлаа. Тийм мэдээ ирсэн хойно яаж ирэхгүй байх вэ? Аавыгаа уучлаарай. Залуу шартайч байж ээлтэв юм ярьсан дөршөө өгөөрэй. Аав нь нулимсаа арчин хүүгэн итгэж ядан ширтэв. 20 жил. Нэг ч удаа ирээгүй. Цагаан сараарч, наадмаарч, төрсөн өдрөөрч ирээгүй. Та дуудаагүй гэж инх хоёр намуухан хэлв. Дуудах ёстой байсан юм уу? Чи миний ганц хүү шүү дээ. Өөрөн ирэх ёстой байсан биш үү? Аава гэж инх хоёр яриаг нь таслав. Та намайг гэрээс хөөсөн. Миний гэрээс зайл. Дуртай зүгрүүгээ тонил гэж таны үг үстэй. Өвгөн нүдэн анаад ажуухан толгой дохив. Санаж байна. Өдөр бүр санаж өөрийгөө зэмлэж толгой руугаан шааж явдаг юм. Тэгэхэд зөв зүйл хийж байна л гэж бодсон. Чамд сайн сайхныг л хүссэн юм. Инх хоёр аавыгаа өрөвдөв. Өрөө нь болж заяаснаас бусдаар жаргаж чадлаа гэж бодогдлоо. Ядаж нэг баярлуулах юмсан. Гисэн бодол толгойд нь харван оров. 5 дугаар хэсэг. Эчин хорлоо инх хоёр үерхэж эхлээд нэлээд хэдэн сар болжээ. Тэр хоёр нөгөө л газраа сууж байв. Хаврын хуйсгансан салхитай орой байлаа. Хорлоо танаа ангид 2-ын зэрэг чиний дэрэгдээс салдаггүй хөөгд байна гэж инх хоёр хардах айстай дуугаан зөөлрүүлэн хэлв. Эчин хорлоо инээмсэглээд мөрөн хавчив. Надад тусалдаг юм. Чи яаж мэдэв? 4 дахь өдөр сүүлийн шалгалтаа өгөө завтай болсон болохоор танай сургуулийн гадаа очиод харж суусан юм. Тараад хамт явъя гэж бодсон. Нэг давхарт учраас танай анги их сайн харагддаг юм билээ. Гэтэл танай анги тарсны дараа хурал хийсэн. Энэ хурал хизээж тарах юм бдэ гэж бодоод би явчихсан. Гэж эчин хорлоо намуухан дуугарлаа. Хэсэг чимээгүй суусны эцэст инх хоёр зориг гарган ингээд би чамтай хизээж инхэн ёсоор үерхэх юм бэ гэж асуулаа. Үерхчил байгаа юм биш үү? Эсвэл чи нэг гэрт орох тухай яриад байна уу? Эчин хорлоо инээд алдан болоогүй инхээ. Чи чинь одоо ч сурагч шүү дээ гэлээ. Удахгүй 7 дугаар сард 16 та болно гэж инх хоёр гомдсон өнгөөр хариулав. 1 жилийн дараа оюутан болно. Чи намайг хүлээж байна үстэй. Ангийнхаа залуутай суучих ба. Инх хоёр түүний толгойдоо наалт болон чанга тэрлээ. Тэр урагш тонгоож хацар дээр нь үнсэх гэсэн боловч уруул дээр нь эв дүүгүй үнсэж хархилаа. Эчин хорлоо зөөлөн түлхэн холдуулав. Инхээ болохгүй. Яагаад? Түүний хоолой нулимстай холдон чижирч байлаа. Бид амьдралын өөр цэг дээр байна. Би эрхчил сургуулаа төгсөөд ажилд орно. Харин чамд 10 төгсөх, дээд сургуульд орох гээд их ажил байна шүү дээ. Би хүлээж чаднаа гэж инх хоёр зөрүүлэн хэлв. Чи ч бас хүлээн үсттэй. Амлаач. Эчин хорлоо хариу хэлэх гэж амаан ангатл амжсангүй. Инх хоёрын бат зүг учиргүй ууртаа давхин ирж эренгүүтэн тэр хоёрыг алгатаад авлаа. Ичхүүргүй амтан гэж ичин хорлоо руу дайрав. Насанд хүрсэн байж жоохон хүүхдээр оролтно гинөө. Панзал гिची цагдаад өгөндөө. Бацхийн үр ингэж ориглох болсон нь учиртай. Ажлаасаа гарах гэж байтал шооч мөнхөгийн
Манай Батсүхийн хүү чинь жоохон юм гинлээ. Хүүгээрээ дайлимдуулаад 19-т охиныг Батсүх өөрөө авах гэж байгаа юм биш үү гэсэн үг уурыг нь оволцоход хүргэсэн байлаа. Гэрийнхэн гадаа ирэхэд хоёр залууг хамт сууж байгааг хараад тэсэлгүй шөөгөн орж ирсэн нь инээ. Инх хоёр алгадуулсандаа гэмшин зогсож байтал аав нь ичин хорлоо руу дайрахад уур нь огцом дүрс хийв. Эцэг ихтэй бол урдийн адил жаахан хүүхэд хэвээрэн боловч тэр өөрийгөө 90 цент хүрсэн эхнэр хүүхэд авч өрх толгойлсон ч бусдаас дутхгүй хэмээн цээж өргөж толгоогоо занхагнуулдаг. Эд хөөхөн насан дээрээ яваа гинэн хүүхэн байлаа. Тэр бүсгүйхэн өмнөр орж халхаллаа. Би жоохон хүүхэд биш. Яад юм? Би ичин хорлоод хайртай. Шив шиг гэж аав нь хашгирлаа. Төмөр зам даяар шуу гэж байна. 15-тай байж 19-тэй хүүхэнд дурлаад юу бодож байна? Намайг шив шиг болгож гүйцлээ. Орцны гадаа сууж байсан хоёр хөгшин хэрүүлийн чимээнд дөхөж ирэв. Яадгийм би суун хайртай юм чинь. Яана гинэ? Бас суун гинөө. Эцэг ихийн зөвшөөрлөгөө суух нь уу? Та зөвшөөрөхгүй байсан чи би суун гэж байна. Инх хоёр ориллоо. Тэгвэл миний гэрээс зайл. Дуртай зүг рүүгээ тонил. Цайлаад өгье л дөө. Дахиж хизээч ирэхгүй. Тэр орой инх хоёр баяраа найзын даан очиж хонлоо. Анхны хайр гэдэг заримдаа аз жаргал биш. Харин хамгийн гүн шарах болдог юм байна гэдгийг мэдээч үгүй явсан юм. 6 дугаар хэсэг. Инх хоёр оройн уулзалтандаа бэлтлээ. Хэрэг болох болоо гэж авч гарсан дэгжин харах ослол цагаан цам цөмсөж гутлаан гялалцтал тослож зангиа зүүлээ. Тэр 40 төгсөн нэр биш, харин 15-тай хүүхэд шиг догдолж байв. Яг болзоонд явах гэж байгаа юм шиг, болцоотой юм шигч гэж те. 20 жилийн дараа хайртай хүүхэн рүүгээ очих гэсэн жинхэнэ болзоо биш юм уу? Дахиад эхлэх гэж үү? Үгүй. Ичин хорлоо нөхөртэй шүү те. Хүүхнөр кафе намуухан дулаан урамсгалтай газар байв. Модон ширээ, бүдэг гэрэл, аядуу хөгжим бүгд л хүний сэтгэлийг тайвшруулна. Инх хоёр 10 минутын өмнө ирж хаалгыг сайн харагдах булангийн ширээг сонгож суув. Цай захиалсан ч гар хүрсэнгүй. Халбгаан эргүүлсээр бодол дарагдан суулаа. Залуу халуун насны хайр сэтгэл хамаг нандин бүхэн чийл байлаа шүү дээ. Намайг хаяач гэсэн дурсдаг болов. Инх хоёрын зүрхний шархаа найгүй. Хүндүр хэвээрээ явааг мэддэг болов гэж тэр бодон суун. Яг 7 цагт ичин хорлоо орж ирэв. Ингийн хэрнээ зогсон хар хөх даашинз. Шаргал цамцсан түүний гоод хөрхийг улам тодруулна. Задгаа орхисон ус нь мөр дээр намуухан долгиолон буужээ. Хамгийн гол нь нүд. Хөөхөн хонин бор нүд нь бүсгийн гол эрхэмсэг, тансаг, чимэг буюу. Чамайг ирэхгүй байх вэ гэж айж байлаа гэж тэр суунгаа намуухан хэлв. Би ч бас гэж инх хоёр үннээ нуусангүй. Чи бодлоо өөрчилчихвээ гэж. Инх хоёрын зүрх нь хүчтэй цохилж сэтгэл нь ихэд хөдөлжээ. Ичин хорлооч гэсэн биеэ барьсан мөртлөө мэддэхгүй хичээж байлаа. Үйлчлэгч ирэхэд ичин хорлоо ургамлын цай зөөлөн бов. Инх хоёр кофе алимтай билүү 100 г дарс захиалав. Аав чинь ямар байна гэж ичин хорлоо асуулаа. Дээрдэж байгаа. Шигдээс нь хөнгөн инлээ. Бас даралттай. Батсүх ах угаасаа л би сайтай хүн байсан да. Инх хоёр гайхан харлаа. Чи миний аавтай уулздаг байсан гэж үү? Тэр явдлаас хойш тэгэлгүй яах вэ гэж ичин хорлоо мөрөө зөөлөн хавчив. Би чинь тэр байшиндаа л үлдсэн шүү дээ. Таны аавтай байнга таардаг байсан. Хуучин шигээ хатуу. Гэхдээ шудрагхан хэвээр. Үйлчлэгч захиалгыг авчирч тэр хоёр уулзсныхаа төлөө дарс тогтоов. Таныхан сайн уу гэж инх хоёр асуулаа. Сайн. Ээж булган суманд би аав олон жилийн өмнө автослоор нас барсан. Ичин хорлоо гүнзгий санаа алдав. Хорлоо өөрийнхөд баярлалаа. Чи яаж амьдарч байна? Тэр цайгаа бодлогошрон хутгав. Би багшийн сургууль төгсөөд 10 жил багангийн багш хийсэн. Дараа нь цалин хүрэлцэхгүй болохоор түүцнээсэн. Тэгээд л энэ дэлгүүртэй болсон доо. Нөхөр чинь 1998 онд очир гэдэг хүнтэй гэрэлсэн. Чи танихгүй багш. 2 жилийн өмнө цус харвсан. Гайгүй юу? Хэвтэрт байдаг юм. Ойр зурдаал босдог. Сайн хүн. Чамайг ирсэн гэж хэлэхэд очиж уулзаад иргээд намайг шавдуулж байгаад л явуулсан. Чи бит хоёрын тухай мэдхүү?
Мэднэ. Би түүнд ярьсан. Хүүхэдтэй юу? Байхгүй. Манай хүн үргүй. Бид хүүхэд ургаж авах гэж байсан ч өвдөд болсон. Бид хоёрын уулздаг байсан савлуур хэвээрээ байна лээ. Будаад өнгө орчихсон байна гэж энэ хоёр намуухан хэлв. Би бодсон юм. Чиний анхны үнсэлтийг дурсдаг газар шүү дээ гэж эцэг хорлоо нэмсэглэв. Тэр үед хав битнийг харчихсан. Яаж мартах вэ? Намайг балчир хүүхдийг уруутаадсан ичгүүргүй хөөхөн гэдэл цагдаад өгнч гэсэн. Үүний төлөө уучлаарай гэж энэ хоёр өгөөлөв. Маргааш нь ээж намайг замын машинаар Улаанбаатар руу явуулсан. Баяртай ч гэж хэлэх боломж олдоогүй. Танаа аав хэдэн жилийн дараа надаас уучлалт гуйсан. Чамайг дээд сургуульд орсныг, сайн сурч байгааг хэлсэн. Тэр үед ингийн хүн бүрс дээр байсан гэж. Харин надад дээр байгаагүй гэж энэ хоёр толгой сэгсрэв. Би чамд захаа битсээр байсан. Санаж байна. 7 хоног бүр чин сэтгэлийн цагтлууд. Харин дараа чи хүнтэй гэрлэнэ гэж битсэн. Тийм ээ. Гэхдээ би удаан эргэлдсэн гэж чин хорлоо санаа алдлаа. Гэрлэх саналыг удаан хүлээж аваагүй. Чамайг буцаж ирүүл яах вэ гэж. Гэхдээ он жил өнгөрч чамаас загтлуудаас өөр юм байхгүй болохоор чинь би энд амьдралаа босгохоор шийдсэн. Баатар ах намайг 24 дугаар сургуульд оруулж 10 жил төгсгсөн. Ах намайг 2 жил дараалан сургуулийн зуны амралтаар археологийн матлаг хэлгээр явуулсан. Дээд сургуулийн төлбөрөө олгоё чүүд. Дараа нь полин дэдэд орууллаа. Амралтаараа ирэндэ гэж бодож байтал намайг цэрэгт татсан. Сүүлд мэдснээр аавын даалгавраар Баатар ах намайг цэрэгт явуулах ажлыг зохион байгуулсан юм байлээ. Ашгүй тэр үед цэрэг 2 жил болсон байсан юм. Цэрэгт байхад чамаас загтлаатсан гэрлэлээ гэж. Тэгээд л бүх юм дууссан да. Их баяр санаа алдлаа. Тэр хөрсөн цайхан ширтэнд дуугаа болов. Яаж хийгээд л зорж ирсэн бол ийм болохгүй байсан та гэж харамсах сэтгэл инх хоёр төрлөө. 20 жилийн өмнөх жаргалтай цаг мөчүүд дахин давтагдшгүй баяр баясгалыг дахин бодох бүрээд ямар их үнцэнтэй болохыг ухаарч байсан юм. Өнгөрсөн амьдралыг яалтаа билээ те. Харамсдаггүй гэж инх хоёр асуув. Юунд? Хүлээгээгүй те. Чин хорлоо өснийхээ нэг ширхгийг хуруундаа ороон бодолд автав. Үгүй. Очир сайхан. Бид сайхан амьдэрсэн. Харин заримдаа л хэрвээ тэгсэн бол яах байсан бол гэж бодогддог юм. Харин чи яаж амьдарч байна да? Гэж чин хорлоо сэдвээ сольж асуулаа. Геолог хайгуулын компанид ажиллаж байна. 100 хөдөө өвөл лабораторид. Гэрэлсэн үү, салсан уу? Хүүхэдтэй юу? Үгүй. Яагаад салсан юм? Би хүүхэд төссөн. Харин эхнэр маань үгүй. Тэд дахин чимээг боллоо. Инх хоёр ичин хорлоогийн гарыг хоёр гараараа инхрилж барив. Ичин хорлоо би нөхөртэй шүү гэсэн шиг гараанд татаж авлаа. Орой болчихлоо гэж ичин хорлоо хэлв. Би харъя да. Нөхөр санаа зовно. Хүргэж өгье л дөө. Хэрэггүй, ойрхон. Чи мэдэн штэ. Тэр өлмий дээр өндийн инх хоёрын хацрыг зөөлөн үнслээ. Сайхан амраараа инхээ. Чамайг бусаж ирсэнд баяртай байна. Үнсээд буруу харахт нь ичин хорлоогийн зовхинд өнчин нулимс байгааг инх хоёр анзаарав. Тэрхүү ичимхий нулимс олон зүйлийг өгүүлж байлаа. 7 дугаар хэсэг. Өглөөний хэрүү сувдын адил гэлтгэнэн бууралтна. Нарны зөөлөн туяа цонхоор шурган орж нүүрэн дээр тусна. Инх хоёр эрт сэржээ. Өчигдөр оройн уулзалт ичин хорлоогийн харцыг санав. Ичин хорлоо амьдралын он жилүүдийн цаанаас болгоомжлох мэт инээмсэглэн сэтгэлд нь тодхон байлаа. Тэр өглөөний цайгаан аавынхаа салхинаас хамгаалж барьсан зөөлөн хантай жижиг асар дуув. Ээжийн дэрэгдэн сууж халуун цай аяглан өгнө. Асрын цаан жижигхэн ч гэлээ цэгстэй арчилсан цэцэрлэг харагдана. Ансны сөг үхрийн нүдний бутнууд байлаа. Явган зэрэглээ нарант согтүүхэн адил найхан долгиолно. Чамайг ирэхгүй байгаад аавч нь ихэд шаналдаг байсан шүү гэж ээж нь яархан хэлв. Баяр болгоноор чамайг хүлээж суудаг байл. Төрсөн өдрийг чинь мартахгүй санана. Байшин барихтаа хүртэл чиний өрөөг зориуд бэлдсэн. Аав над руу залгаж болох л байсан шүү те гэж инх хоёр бодлогошрон өгүүллээ. Бас мессеж бичиж фэйсбүүкээр ч харцаж болох л байсан. Бардам зөрүүд хүн шүү те гэж ээж нь санаа алдав. Уучлалгүй дургүй. Чи ирэхгүй байгааг чамайг өдий болтол ууралсаар яваа л гэж ойлгодог байсан. Инх хоёр цайнаас балгаж ээжийнхээ хийсэн жигнэмийг амтрахан идэж байлаа. Чиний явсны дараа гэж ээж нь өргөжлүүлэн
Эчин хорлоо байн гарж чамайг асуудаг байсан. Хаана байгаа бол яаж амьдарч байна гэдэл царай алдчихсан. Нүднээс нь гуниг салхаан болсон явдаг байлаа. Харин манай булганы баажи ана манай дээрэд авточ нь ярьж суухдаа хин эчин хорлоо таны бодсон шиг тийм хүн бишээ. Хүнд хань болох их сайн охин шүү гэж байн байн магтаад байсан. Аавч нь хар цагаан дуугүй байлаа. Тийм үү гэж инх хоёр гайхснаа нууж чадсангүй. Үнэн. Эхэндээ аавч нь ууралдаг байсан. Дараа нь зөөлрөөд ярилцдаг болсон. Охины чин сэтгэлийг харж өрөвдсөн юм. Сүүлдээ бүр чиний гэртээ илгээсэн захидлуудыг түүнд өгдөг болсон. Харин тэр гэрэлснийхээ дараа эрх нь аажмаар цөөрсөн дөө. Би түүнтэй өчигдөрхөн уулзсан гэж инх хоёр хэлв. Мэднэ гэж ээж нь толгой дөхөв. Тэгээд хүүгэн анхааралтай ширтээд хуучин шархыг нь битгий дахиж сэтрээ. Инхээ минь түүний нөхөр сайн хүн би. Өвчтэй байгаа. Хорлоо надад ярьсан. Ойлгож байгаа чинь сайн л байна гэж ээж нь түүний гарыг зөөлөн атгав. 7 хоног нүд ирэмхийн зур өнгөрөв. Инх хоёр аавыгаа эмнэлгээс гаргаж гэртээ авчирлаа. Өглөө бүр хамтдаа цай ууж 20 жилийн турш тасарсан эцэг хүүгийн холбоог аажмаар сэргээж байв. Ангийнхан нь инх хоёрыг ирсэн гэж нэг ороо цугларав. Танил дуу хоолой, инээд хөөр, сурагч насны дурсамжууд, рестораны танхимыг дүүрэглээ. Найз баяраа 4 хүүхэдтэй болж том нь 8 дугаар ангид оржээ. Дэлгэр сайхан компани захирал Оюун Бат уурхай ерөнхий инженер болсон байв. Цэцгээ аймгийн авраг ногоочин болсон гэж. Хоёр нь гадаадад амьдарч байна. Бүгд л өөр өөрийн амьдралаа босгосон байлаа. Бас нэг өдөр нь инх хоёр аавтайгаан хэрлэн гол руу загсан явлаа. Голын эрэгт тулгын 3 чулуун дээр тоогоон тавьж хээрийн цайгаан чанлаа. Хоол хийж идэн загас барин голын чимээг сонсон суухдаа тэд сэтгэлэн дэлгэж удаан ярилцав. Эцэст нь аав нь өрчийсэн алгаан ширтэн байснаа ингэж хэлв. Хөө минь. Эцэг эгчүүд ихэнхдээ өөрсдийнхөө үгийг л хэлээд хүүхдээ сонсгоо мартдаг цаг байсан юм. Одоо ч сонсдог үгэг мэдэхгүй байна. Би тэр үед зөв зүйл хийсэн үү? Буруу зүйл хийсэн үү гэж олон жил бодсон. Одоо бол ойлгож байна. Өөр зүрүүдтэй дийлдээд буруу алхам хийжээ. Чи сайн хүү байсан. Эчин хорлооч ухаалаг охин. Магадгүй та хоёр гэр бүл болсон бол болох л байсан бах. Инх хоёр дуугүй суулаа. Өнгөрснийг буцаах боломжгүй. Харин одоо бүтээж болох ирээдүй хамгийн чухал байв. Усны мандалтнаар гэлтгэнэж, салхи намуухан үлээн. Голын ус чимээг өхөн урсган дуулдана. Намуухан урсах голын урсгал шиг хүний амьдрал урсна. 8 дугаар хэсэг. Эчин хорлоо утастав. Байна уу? Очир аймгийн эмнэлэгт хэвцсэн. Дахиад харавсан. Би энэ таарав байна. Өнөөдөр чамайг заавал эргээд шаардаад байх юм. Завтай юу? Яах гэж байгаа юм болоо? Ухаан санаа зүгээр үсттэй. Зүгээрээ. Яах гэж байгаагаа хэлсэнгүй чамайг л эргээд байна. Инх хоёр очиртой танил байсангүй. Элдв холбооч байхгүй. Надтай уулзах их л чухал хэрэг гарчтэй гэж бодлоо. Энэ дуудлага эчин хорлоотой л холбоотой нь ойлгомжтой. Очиё. Би одоо гарлаа. Эмнэлэгт очиход эчин хорлоо нэг давхарт хүлээж байв. Тэр инх хоёрыг нөхрийнхөө хэвтэж буй тасаг руу дагуулж орлоо. Очир сулхан амьсгаадан хэвтэнэ. Биений мэдэгдэхүйц доройтож, гар хөлд нь янз бүрийн аппарат залгасан байлаа. Тэр өндиж гар сонгов. Очир гэж өөрийгөө танилцуулаад эргэн хэвтлээ. Дуу нам боловч үгийн тод хэлж байлаа. Тэр инх хоёр руу харан сулхан инээмсэглэв. Ахмад хүн өрж байхад ирэхгүй цааргалах учиргүй гэж бодсон юм аа. Зүв байж. Би чамайг сайн мэднэ. Суу. Чамтай ярих юм байна. Эчин хорлоо. Чи түр гараад байж байна уу та? Эрчүүдийн хооронд яриа байна. Эчин хорлоо эргэлцэн харцаар нөхрөө хараад дуугийнхан гарлаа. Очир амьсгаагаан дарах гэж хэсэг завсарлаад хүчлэн ярьж эхлэв. Сонсож би энэ хорвоод нэг их утгахгүй. Инх хоёр юм хэлэх гэсэн боловч очир гарын дөхөөгоор зогсов. Юу ч яриад хэрэггүй.
Үхэх тухай ярихаар хүүхнүүд уйлаад байдаг юм. Харин үхэх гэдэг чинь байгалийн жам юм штэ. Би удахгүй гэдгээ мэдэрч байна. Чи зүгээр л сонс. Тэр хоолойгоо засаад инх хоёрын нүд рүү игцлэн харлаа. Эчин хорлоо та хоёр. Одоо ч гэсэн бэбидэн хайртай гэдгийг би мэднэ. Би түүнийг хайрладаг. Үргэлж хайрлсан. Үхснийхээ дараач хайрласаар л байна баг. Хорлоо маань аз жаргалтай байгаасай л гэж би хүсэж байна. Надтай ч бай. Надгүй ч бай. Хамаагүй. Ойлгож байна уу? Инх хоёр чимээг үхэн толгой дохив. Анхны хайртайгаан холбогдсон дурсамжаан түүний нөхөртэй ингэж нүүр тулан ярилцсанаа гэж хизээч төсөөлөөгүй юм. Сэтгэлд нь бахархал ч юм уу, атаархал ч юм уу мэдрэмж холилдон төрхийг мэдэрчээв. Хайртай хүнийхээ аз жаргалыг өөрийнхөөсөө дээгүр тавьж чаддаг жинхэнэ хайр гэж энэ байлаа. Битгий өгөөц гэж очир намуухан хэлв. Хорлоо гэрлэхээс өмнө надад бүгдийг ярьсан. Шудраг эмэгтэй. Чамайг явснаас хойш их шаналж байсан. Уйлдаг байсан. Би хүртэл атаархаж байлаа. Би мэдээгүй гэж инх хоёр зөөлөн дуугарлаа. Мэдээж гэж очир толгой дөхөв. Та нар чинь хүүхдүүд байсан. Ялангуяа чи. Харин дараа нь амьдрал өөрийнхөөрөө л урссан. Хорлоо надтай суусан. Бид сайхан амьдэрсэн. Гомдлох зүйл надад алга. Тэр цонхны зүгширтэн хэсэг дуугүй болов. Хорлоо залуу. Одоо ч сайхан эмэгтэй. Харин би хүч байна. Эмчнэр хоёр дахь харвалт хизээж тохиож магадгүй. Тэр үед амьд гарч чадах эсхийг мэдэхгүй гэж хэлсэн. Очир инх хоёрын нүд рүү дахин ширтэв. Чи зүгээр ч нэг буцаж ирээгүй. Зүгээр ч нэг ичин хорлоог олж уулзаагүй. Энэ бол хувь тавилан. Би аав дээр ирсэн юм гэж инх хоёр эргэлзэнгүй эсэргүүцэв. Зүрхний шигдээс болоод гэж очир толгой дохлоо. Гэхдээ намайг анхааралтай сонс. Намайг үхсний дараа чи хорлоог орхихгүй гэж амал. Орхих тухай ботоод ч хэрэггүй. Би тэр үед ч орхиогүй гэж инх хоёр өгүүллээ. Намайг хүчээр явуулсан. Ялгаагүй гэж очир гараараа дөхөв. Одоо л чухал. Одоо чи энд байна. Хорлоо чамд одоо ч гэсэн эрхэм хэвээр. Би нүдээр чинь харж байна. Инх хоёрын нүүр халуу дөгөв. Нөхөр нь байж эхнэрэн өөр хүнд итгэн эдэслэж байгаа мэт энэ яриа хачин чим шиг ботогдно. Би ахмадын үгийг сонс гэж очир таслав. Тэр өндийж эрүүл гараараа инх хоёрын гарыг чан хатглаа. Намайг үхсний дараа чи түүнийг орхихгүй гэж амал. Үхэж байгаа хүний гуйлтыг биелүүл. Чи ганц биеэрэн орчлон илээх гэж үү? Би амлаж байна. Очир амьсгаадан санаа нь амарсан мэт хийтэв. Эчин хорлоо. Чамайг хизээч мартаагүй. Их хоёраа надтай гэрлэхтэйч зүрхнийхаа нэг хэсгийг чамд үлдээсэн. Би ч үнийг хүлээн зөвшөөрсөн. Харин одоо шиний шийдвэр гаргах ээлжирлээ. Тэр үед хаалган гойж тарианы үлгүр барьсан совилогч араас нь ичин хорлоо орж ирэв. Эмчилгээ хийх цаг боллоо. Эргэлтийн хүн гарна. Очир яриандаа их ядарсан бололтой. Нүдэ айнаад сулхан дуугаар баяртай. Амлснаа бүү мартаарай гэж шивнэв. Инх хоёр эмнэлгээс гарахтаа энэ бол хувь тавилан гэсэн очрын үгийг дахин бодов. Энэ үнэхээр хувь заяаны дохой юм уу? Магадгүй тэр бүх зүйл эхэлсэн газар руу буцаж цаашдаа хаашаа явах ёстойгоо ойлгох цаг ирсэн юм болов уу? 9-р хэсэг.
7 хоногийн дараа очир нас нь өчжээ. Булган сумаас Очин хорлоогийн ээж, аймгийн төвөөс дүүнэр, Хинтээ аймгаас талигачийн нагас ихч дүүнэр ирж гэрнэ хүний хөлд дарагдав. Орж гарсан хүн бүрийн нүдэнд гуниг, аманд нь гашуудлын үгс байлаа. Цаг хугацаа хүртэл удаашрсан мэт салхи чимээгүйхэн гаслана. Очрын ажлын газраас 2 хүнийг бүтэн 4 хоногийн турш чөлөөлж ажил явдалд нь оролцуулсан нь түүнийг хамт олондоо ямар нэр хүндтэй, ямар үнцэнтэй хүн байсныг илтгэн. Инх баяр бүх зүйлд дуугахан оролцож байлаа. Хамаатан садан шиг, бүр нэгэн гэр бүлийн хүн шиг. Тэр Эчин хорлоог сэмсэм ажиглана. Эчин хорлоо хуйлсангүй. Шарлийг газар дээр нь авчирч, лам ном уншиж, үг хэлж, эцсийн ёслол гүйцэтгэх гэдэж хүртэл түүний нүднээс ганц тусал нулимс гарсангүй. Харц нь гунигт автсан, мөрн бүгтийсэн ч сэтгэлийнхэн шаналлыг ил гаргасангүй. Гэвч түүний дотроо тесрэх гэж буй өвдөлтийг инх баяр мэдэрч байв. Хүн уйлахгүй байна гэдэг сэтгэл өвдөхгүй байна гэсэн үг биш үлээ. Түүний дуугүй байх нь инх баярын зүрхийг илүү өвтгөж байлаа. Түүний сэтгэл хачин тавгүйцэж, өөрийн ирэхгүй Эчин хорлоогоо туйлын гэхээр өрөвдөв. Ажил явдал дууссан хойно инх баярын амралт дуусах төхөж байгаа учраас тэр Эчин хорлоо руу залгалаа. Гэрт хүрээд ирээ гэж Эчин хорлоо хэлв. Түүнийг очиход Эчин хорлоо ээжтэйгээ хамт байлаа. Ээжид дэлгүүрээс жаахан юм авч өгье. Гандан явах гэж байгаа юм. Чи байж байгаарай. Би утахгүй ирнэ гэж хэлээд Эчин хорлоо гарлаа. Инх баяр Эчин хорлоогийн гэрт ганцаараа мөлдөө. Хуучин шилэн шүүгэний доторх юмыг гаднаас нь сонирхож байснаа хайрцагт хийсэн нэгэн багц загтлыг олж харлаа. Танил бичиг, танил үгс онгойлгож үзлээ. Түүний Эчин хорлоод бичиж байсан загтлууд олон жилийн турш илгээсэн зүрх сэтгэлийнх нь хилтерхий болсон тэр загтлуудыг Эчин хорлоо нандинан хадгалсаар иржээ. Эвхэж нэмбайлан хийсэн, заримынх нь булан шарлаж цаасан нь элэгдсэн байв. Инх баяр нэгийг дэлгэж уншив. Хэрв чамайг харахгүй удвал би өөрийгөө алдчих гээд байдаг юм. Чи миний нутаг, миний гэр, миний зүрх минь шүү дээ. Хоолойн зангирч, өсөг нүдэнд нь бүдгэрлээ. Хичнээн хайртай байсан юм би. Одоо ч гэсэн хайртай шүү дээ. Эчин хорлоо орж ирэв. Тэд дуугийнхан бие биенээ харж байснаа ойртож тэвэрлэлээ. Тэр агшинд Эчин хорлоогийн төвчээр зааж байсан сэтгэл сад тавив. Нөхрийнхөө үхлийг, ганцаардлыг, 20 жилийн хүлээлтийг алдсан залуунасаа бүгдийг нь нэгэн дор тэврэн уйллаа. Нуурлаад хурчсан нулимс асгарлаа. Нуугдаад бөхчгсөн гуниг задарлаа. Инх баярын хүзүүгээр нь тэврэн зогсоод уйлахад Эчин хорлоогийн нүднийх нь өмнөр бүхэл бүтэн амьдрал нь жирэлзэн өнгөрөв. Би чамайг сансан гэж Эчин хорлоо шивнэн хэлэхэд нулимс нь инх баярын мөрөн дээр туслана. Инх баяр түүнийг чанга тэврэв. Би ч бас үнэхээр сансан. Тэр орой тэд удаан ярилцав. Амьдрал алдаа, хувь тавилан, амьдралаа дахин эхлэх тухай. Өнгөрсөнд буцаж болохгүй ч ирээдүг хамт бүтээж болохыг тэд ойлгож байлаа. Би ажилласаа гараад нутагтаа шилжиж ирээ. Тэгэд чамтай сууна. Би амласан юм. Мэднэ. Талигаач хэлсэн. Гэхдээ талигаачийг хүндлээд 1 жилийн дараа гэж Эчин хорлоо аядуухан хэллээ. Тэгээ гэж инх баяр хариулав. Төгсгөл хэсэг. Жил гарan өнгөрчээ. Тэр жилийн хавар иртэрлээ. Хээрээ ногоо замын хажуугаар дөнгөж сой олж, хаврын салхи зөөлөн үлээж байв. Улаанбаатар орох замаар нэгэн жип машин зөөлөн давхина. Жолооны ард инх баяр хажууд нь Эчин хорлоо суужээ. Түүнийг эдэс мэдэгдэхүйц томорч, эрх амьдралын чимээгүй баярыг тээж явна. Инх баяр дорндод бүр мөсөн суурьшжээ. Хуучин захирлан тусалж дорндын газрын төсний компанид ажилд оруулснаар түүний амьдрал нутагтаа дахин эхлэв. Хотын 3 өрөө байраа зараад залуус хотхонд байшин авлаа. Очрын нас барснаас хойш яг 1 жилийн дараа инх баяр Эчин хорлоог гэртээ авч ирэв. Аав ээж ойр дотны хамаатан садан хідэн найз нөхдөөн цуглуулж даруухан ч гэсэн дулаахан уур амьсгалтай цайлга хийжээ. Хаврын дулаахан сэвшээ салхи хүлээж нэлх ногоо үнэртэн 20 жил нутагтаа ирээгүй уйтгар 20 жил бүтээгүй явсан хайр 20 жил дотроо хадгалсан гуниг бүгд энэ газарт энэ хаврын салхинд уусан алга болж байлаа. Тэнгэр цэлмэг хөндөй тал уужим шинхэн ногооны хөхөнээр алсын бараанд уусан одно. Эчин хорлоо намуухан инээмсэглэж байв.
20 жилийн өмнөх охин биш, харин амьдралыг туулж, хүлээлт, цөхрөл, уйтгар гуниг, хайрыг даваад ирсэн эмэгтэй. Түүний харцанд гуниг биш, тайвшрал, айдас биш, итгэл өнгөрсөнд гатсан биш, ирээдүрүү тэмүүлсэн гэрэл байлаа. Хавар бол зүгээр л нэг үлрэл биш. Хавар бол хүний доторх хөлдсөн гунгийг хайлуулж, алдсан мөрөөдлийг дахин соёолуулдаг цаг юм. Зарим хүмүүс нутагтаа буцаж ирдэг, зарим нь дурсамжиндаа л буцаж очдог. Харин их баяр хуйуултанд нь буцаж иржээ. 20 жил өнгөрсөн ч зүрх сэтгэл нь тэрэл хаврын үнэрийг мартаагүй. Тиймээс энэ удаа тэр зөвхөн нутагтаа бус өөрийнхөө жинхэнэ амьдрал руу буцаж ирлээ. Хорвоогийн амьдрал хөвөрсөөр.